дүүгийн хүүхэд байсан. Тэр хүүхдийг өргөж авсан. Тэр хүүхэд сургуулиа төгсөөд Америкт очиж сураад тэндээ ажил амьдралаа одоо тэндээ ажиллаад амьдраад явж байгаа юм л хүүхэд байгаа. Тэр бол одоо манай 4 хүүдээр нэмэх нэг охин гэж явдаг. Тэр хүүхэд бол өргөж авсан хүүхэд. А энэ 20 хэдэн хүүхдийн тухай асуудал бол одоо багад нь нөгөө асархын цэцэрлэгт байхад нь одоо өргөж авах биш асархын цэцэрлэгт байхад нь уулзаад ер нь яг олон хүүхэдтэй болъё л гэж бодож исэн. Тэгээ олон хүүхэдтэй болъё нэмж хүүхэд өргөж авах уу гэж хагаад 2-1 хүүхэд өргөж авъя гэж хагаад нөгөө хөөрхөн хүүхдүүд ч одоо бүтэн ангиараа байж байгаа штэ. Гэхдээ ер нь заавал 1-2-ыг салгаж өргөж авна гэж яах юм бэ? Бүтэн ангиар нь дэмжийа. Энэ хүүхдүүдийг бүр тэр асархын цэцэрлэгээс болорсан цэцэрлэг гэж байгуулад тэрлүүгээ аваад 10 хэдэн жил өсгөж өндийл гэж явсан. Тэгээд аяндаа энэ хүүхдүүд чинь тусд ороод ингээд өсөөд өндийгээд ирэхээр хамгийн гол нь ард талд нь байдаг аав ээж нь ч юм уу ах дүү нь ч юм уу тэр хүмүүсийг бид нар бүгдийг тогтоосон байхгүй юу. Тэгээд тэр хүүхдүүдийн чинь баг тал хувь нь л одоо эцэг ихгүй ч гэдэг юм уу ерөөсөө ард нь одоо ийм хамаатан садан байхгүй гэдэг. А бидний гол зорилго бол тэр хүмүүстэй нь холбож өгөх. Тэгээд тэр хүмүүстэй нь холбож өгöd. Тэгээд тэр бүх хүүхдүүдийнхаа ар гэрийнхнийг тогтоосон. Тэгээ тэр хүмүүс чинь тэр хүүхдүүд чинь 7-8 дугаар ангид ороод ч юм уу 10 хэд 14 5 хүрээд ирэхээр өө манай хүүхд өссөн байна. Одоо буцаагаад авч болох юм байна. Их баярлалаа гэд хүүхдүүдэд тэр айлчин буцааж авч байгаа штэ. Түүнээ тий бүгдээрээ одоо буцаж очиод ингэж байгаа. Бүгдээрээ буцаж очисон ч гэсэн одоо намайг аавал гэдэг, манай хүнийг ээжээ гэдэг багасаал тийм одоо 3 4 5 6 тагаас эхлээл 10 хэдэн жил хамт байсан хүүхдүүд байхгүй юу. Хамгийн хэцүү үед нь бид нар тусал дэмжиж ингэж л явж байсан. Манайхан ч нэг хэдэн төгрөгтэй болол ирэхээр нэг морь худалдаж аваад юм уу одоо өөр юмд зардаг. А бид нар нэгч болов хэцүү амьдралтай хүүхдэд туслаад олуулаа амьдрах сайхан гэл ингээл амьдрал хамт явсан. Ийм л зүйл байгаа. Энэ тухай би бас нэг дэлгэрүүлж ярьдгүй ер нь энэ нэг. Тэгээ тэр хүүхдүүдийн хувьд ч гэсэн өөрсдөө ажил амьдралтай тийм улсууд шүү дээ. Тэгэхээр тэрнийг ярих одоо хүсэлгүй сонирхолгүй ч гэдэг юм уу заавал тэр бүхнийгээ дэлгээд ах тийм шаардлагагүй гэж үздэг тийм байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүдийн амьдралын улс төрөөс болоод эргэж оролцоо. Тэгээ тэр нэг тийм муухай юмтай холбоод байгаа нь ерөөсөө ор үндэсгүй шүү. Тэр талаар одоо нэгэнт эвчтэй мөхөд 7 жил боллоо. Одоо би бодож байгаа манай хүүхдүүд чөлөөтэй явах боломжтой шүү дээ. Ер нь одоо нэг 2 3 хүүхэд бол Японд явж одоо ажиллаж амьдарч сурж ажилдаг. Мөн энтгэхт бас нэг одоо сурч ажиллаж исэн. Одоо мэдээж хамгийн бага нь 20 хүрчлээ. Дээдтал нь 26 27 хүрлээ. Айлын эхнэр боллоо. Айлын аав боллоо. Хүүхэдтэй боллоо. Бид нар ч одоо маш олон ач нартай болох гэж байгаа шүү дээ. Болж байгаа. Жил бүхэн л одоо тийм сайн мэдээд уулддаг. Болж өгвөл бид нар тэгээд нэгэнт хов зээгээр холбогдсон учраас тэр хүүхдүүдтэй одоо дэмжлэг үзүүлэх бага ч гэсэн тусалцаа болж ингэж л хамтарч явдаг. Тэгээд эрэхтэй уулздаг. Ялангуяа манай хүн бол үргэлж холбоотой байж идэг. Тэгэл бид нар чинь заримдаа орой манай тэр тэгсэн байна. Энэ гэрэлж जैन. Хөө тэр мэн төрөх гэж जैन. Одоо ингээд хөрмөө хийх гэж байгаа мэн тэр сургууль цэрэгт явлаа гэж. Манай одоо хөвгүүд бол баг бүгдээрээ цэрэгт яваад ирсэн. Тантай уулзсны хахаад асуухгүй болохгүй зүйл юу вэ? Эрдэнэтэй